Тэгэхээр Монголын иргэний агаарын тээвэр Мед компани зарим захирлууд болгон тэдний хамсаадлууд холбогдох хэргийн анхан шатны шүүхрэл цагдаа орох 461-р ангид 2 өдрийн турш үргэлжиллээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар шөнийн 1 цаг 50 минутын орчимд шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж шийдэх тогтоолыг танилцуулсан юм а. Тэгэхээр энэ хэрэгтээ холбогдсон 7 хүнээс нэгийнх нь хэргийг буюу ган төмрийн хэргийг нь тусгаарлаж 6 хүнд холбогдуулан өнөөдрийн 2 өдрийн турш шүүсэн байгаа. Тэгэхээр шүүх бүрэлдэхүүнээс дээрх холбогдсон 6 хүнд тус бүр 10-аас 14 жилийн хорих хайлыг оногдууллаа. Тэгэхээр шийдэх тогтоолын дэлгэрэнгүй одоо үргэе. Нийслэлийн мөрөхгүй газраас Юугийн ерөнхий 35 дугаар зүйлийн 3, 35 дугаар зүйлийн 5, 35 дугаар зүйлийн 6 дахь заасны тусах журмдан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 3, 166 дугаар зүйлийн 166 шитрих 3 дахь заасан буюу зохион байгуулалттай бүлэг онц хэмжээний орлого олсон гэж ялах үйлдэж ирүүлсэнийг эрүүл хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 3, 166 дугаар зүйлийн 166 шитрих 3 дахь заасны буюу бүлэглэж онц хэмжээний орлого олсон гэмтэг үүсэн боловч тус өөрчлөлтгүй 2 Улдааны эвднэлэг Ростовын Батэрдэн цэ орхон хорс сүрэн суур тогтох саран чимэг нарыг бүлэглэн бусдын төрөнгийг завших гэмтэг эвднэлэг Батэрдэн орхон хорс сүрэн суур тогтох саран чимэг нарыг мөнгө угаах гэмтгийг бүлэглэж үүдэж онц хэмжээний орлого олсон гэмтэг саран чимгийг гадны үйл ажиллагаа хөлбөсөөр явуулж онц хэмжээний авах төлөвлөсөн гэмтгийг үүсгэн гим уртаас тус тусгай. 3. Эрүүл хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 3 дахь зааснаар эрдэнэлгийн Зүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороо 2-ын А байрны 16 дахь дэд төрөнгийг хурааж 7 жил хоригдол. Батэрдний Ланд Крузер 200 маркийн эд төрөнгийг хурааж 7 жилийн хоригдол. Батнаас Томс Эйр компани төргийн 318%-ийн эд төрөнгийг хурааж 7 жил хоригдол. Орос сүрэнгийн Зүхбаатар дүүргийн 1-р хороо ЮНЕСКО-гийн гудамж 26А байрны 35 тонн орос сүрцийг хурааж 8 жил хоригдол. Суур тогтохын Mongolian Air Transport компани 100% хөрөнгийг хурааж 5 жил 1 сар хоригдол. Саран чимгээс 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сар хоригдол. Эрүүл хуулийн тусгайгийн 156 дугаар зүйлийн 3 дахь зааснаар саран чимгээс 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил хоригдол. Эрүүл хуулийн тусгайгийн 166 шитрих дугаар зүйлийн 166 шитрих 3 дахь зааснаар эрдэнэлгийн хөрөнгө болох Баялаг Билдинес компани 100% хөрөнгийг хурааж 10 жил 1 сар хоригдол. Батэрднээс Air Future Mongolia компани 25%-ийн эд хөрөнгийг хурааж 10 жил 1 сар хоригдол. Цэ орхноос 10 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сар хоригдол. Хорос сүрэнгийн Монголын нисхийн академийн 100% хөрөнгийг хурааж 10 жил 1 сар хоригдол. Суур тогтохын Mongolian Air Transport Group-ийн 66.6% хөрөнгийг хурааж 10 жил 1 сар хоригдол. Гээ саран чимгээс 2 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сар хоригдол тус шийдэх зүг байна. 4. Эрүүл хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 1 дахь зааснаар эрдэнэлт 150 дугаар зүйлийн 3 дахь зааснаар оногдуулсан хорих хайлын зарим болох 1 жилийн хорих хайлыг эрүүл хуулийн тусгай ангийн 166 шитрих 3 дахь зааснаар оногдуулсан 10 жилийн хорих хайл дээр нэмж нэгдэх нь Баялаг Бил компани 100% хөрөнгийг эд хөрөнгийг хурааж нийт бичлэг халыг 11 жил 1 сар хугацаар Батэрдэнд эрүүл хуулийн тусгайгийн 150 дугаар зүйлийг 3 дахь зааснаар оногдуулсан хорих хайлын зарим болох 2 жилийн хорих хайлыг 166 дугаар зүйлийн 3 дугаар зааснаар оногдуулсан 10 жилийн хорих хайлыг дээр нэмж нэгдэх нь Батэрдний бүх бичлэг халыг Ланд Крузер 200 маркийн хөрөнгөнд хурааж Air Future Mongolia компани 25% хурааж 12 жил 1 сар хоригдол. Орхонд эрүүл хуулийн тусгайгийн 150 дугаар зүйлийн 3 дахь зааснаар оногдуулсан ялын зарим болох 1 жилийн хоригдлыг эрүүл хуулийн тусгайгийн 166 дугаар зүйлийн шитрих 1 хэсгийн 3 дахь зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хоригдол дээр нэмж нэгтгэн бүгд 11 жил
хорхиад 10 сая төгрөгийн эдгээр хурааж Томс Эйр компани 318% хураахлаар чи Хорос сүрэнд эрүүг хуулийн тухай ангийн 150 дугаар зүйлийн 3 дахь заалтнаар оногдуулсан хорхиалын зарим болох 3 жилийн хорхиалыг 166 дугаар зүйлийн шийдвэрийн 3 дахь заалтнаар оногдуулсан 10 жил 1 сарын хорхиал дээр нэмж нэгтгэн Хорос сүргийн бүх бичлийн идэх Скотер дүүргийн 1-р хороо ЮНЕСКОгийн 26 А байрны 35 тоотыг хурааж бүгд 13 жил 1 сар Монголын нисхийн академиг эдгүүргийг хурааж бүгд 13 жил 1 сар зөөр тогтоход эрүүг хуулийн цаангийн 150 дугаар зүйлийн 3 дахь заалтнаар оногдуулсан ялын зарим ялыг эрүүг хуулийн цаангийн 166 шидрэх нэгийн 3 дахь заалтнаар оногдуулсан 10 жил 1 сарын хорхиал буюу хөнгөн ялыг үндэнд багтааж бүгд 10 жил 1 сарын хорхиал мөн Монголын Аир транспорт группийн 66.6%, Монголын Аир транспорт компани 100% эдгүүрийг хурааж саран чимэгт эрүүг хуулийн цаангийн 150 дугаар зүйлийн 3 дахь заалтнаар оногдуулсан ялыг хөнгөн ялыг багтааж буюу 166 дугаар зүйлийн шидрэх нэгийг 3 дахь заалтнаар оногдуулсан ял багтаах мөн хуулийн цаангийн 150 дугаар зүйлийн 3 дахь заалтнаар саран чимэгт оногдуулсан хорхиалын зарим болох 1 жилиг 166 дугаар зүйлийн шидрэх нэгийн 3 дахь заалтнаар оногдуулсан 10 жил 1 сарын хорхиал дээр нэмж нэгтгэн бүгд 11 жил 1 сар хорхиал 2 сая төгрөгийн эдгүүр хураахлаар тус тогтооцгоо 5 эрүүг хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 6 дахь заалтнаар шүүгдэгч нарт оногдуулсан хорхиалыг тус бүр чанга төлөвтэй хорхиал ангид саран чимэгт оногдуулсан хорхиалыг чанга төлөвтэй эмэгтэйчүүдийн хорхиал ангид тус эдгүүлсгүй 6 эрүүг хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 1 хэсэг зааснаа шүүгдэгч нарын урд цагдаа өгсөн хоногийг хорхиалын эдэлсэн хугацаанд нь тус оруулсан тооцоогоо 7 энэ эдгүүрийн байртаа хаагт ирсэн зүйлүүдийг эрүүн байдлын шийдэх хуулийн 88 дугаар зүйл заасны дагуу их тавсрах зүйлсийг хэрэг тавсаргаж эзэнд хугацаа олох зүйлийг хугацаа олгохгүйгээр 8 эрүүн хуулийн 4-р дугаар зүйлийн 1510-ийн 1 хэсэг зааснаар шүүгдэгч нараас тус бүр 1 тэрбум 337 сая 938,448 төгрөгийг гаргуулж мяд компанид олгосгүйгээр 9 энэ хэрэг бүтэмжлэгдсэн ирсэн эд хөрөнгийг чөлөөлөх улсын орлого болох эд хөрөнгийн жагсаалтыг шийдэх тогтоолыг авсалт нэг зааснаар шийдвэрлэсгүй 10 шийдэх тогтоол нь уншиж сонссноор 40 төгрөг багтаа шүүгдэгч нарт урд авсан цагдаа тасалсан сэргийг хаан өөрчлөн хорхиал эдэх хугацааг энэ өдрөөс эхлэн тус хаалцгаа 11 шийдэх тогтоолыг танилцуулснаас хойш давзаалтах гомдолгаар ихэвчлэн давзаалтах гомдол улсын яллагч дээд чатны прокурорын сүгүүлс бичих хэрэгтэй болохыг зөвлөж байгаа 12 давзаалтах гомдол эсвэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлд зүүж тогтоол 40 өдрөөр шүүгдэгчнээс цагдаа тасан зэрэг хаах хэмжээ авчгаа даалгавар шүүгдэгч гэсэн тогтоолжээ. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрийн гаргахаар хилэлцэж байх үед цагдаа орох 461 дугаар ангид одоо цахилгаан тасарч нилээдгүй хүндрэл үүссэн юм аа. Тэгээд цахилгаан ирээгүй учраас гэрэл үүсгэхээр гарган одоо шийдэх тогтоолыг танилцууллаа. Өмгөөлөгчдийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалд нь буцаах саналыг одоо шүүх бүрэлдэхүүн гаргасан боловч энэхүү саналыг хүлээж аваагүй. Тиймээс одоо холбогдогчдын өмгөөлөгчд бол энэхүү шүүхийн тогтоолыг бол эсэргүүцэж байгаа юм байна. Тиймээс давзаалтах шатны шүүгүүд гомдол гаргана гэж байна. Ямар ч байсан бол шийдэх тогтоолтой бол өнөөдрийн гэсэн шийдэх тогтоолтой бол санал нийлэх байгаа. За Ганбаатар өмгөөлөгчдийн тухайд бол бид мөрдөн байцаалтын байцаалт нь буцаах гэсэн ийм саналыг гаргасан. За өөрөөр хэлэх юм бол мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай явагдаагүй. Яг өнөөдрийн цугласан хавц тэргийн материалаар бол хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж бид нэр үтсэн байгаа. Тэгээ бидний энэ хүслийг бол хангаагүй шүү. Бидний өмгөөлд байгаа хоролцсон гэж хүнийг бол гин буруутай гэж үзсэн. Тэгээ энэтэй нь бол бид түрүү хэлсэн шүүхийн шийдэх тогтоолтоор санал нийлэх байгаа. Мэдээж шүүхийн шийдэх тогтоолыг бол бид нэр хүндэтгэлтэй хандаа шүү дээ, тийм ээ? Тийм учраас.
Шүүхүрлийн явцад 14 гэрч хичээсэн ч баясгалан болоод зарим нэг гэрчүүд оролцоогүй энэ таны хувьд ямар бодлоо байна? За ер нь бол гол гэрч бол баясгалан байсан. За баясгаланг бол бид шүүх хуралдаанд оролцуулъя гэдэг хүсэлтийг тавьсан. Шүүх бол хэлэлцээд баясгаланг бол оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг бол үргэлжлүүлэх нь зүйтэй гэж ингэж үзсэн. Мэдээж одоо шүүхийн тэр шийдвэрийг бол бид нэр хүндэтгэлтэй хандаж шүүх хуралдааныг өнөөдөр хийж дуслаа. Тэгэхээр зарим өмгөөлөгчид тооны лиг гэж хүнийг одоо мөрдөн байсан шалгаагүй бас энэ хүнийг дор хаяж гэрчээр оролцуулаа гэхэд жоохон гомдолтой хандаж байсан. Энэ таны хувьд ямар бодлоо вэ? Мэдээж тэр тооны лиг гэдэг хүнийг шалгах хэрэгтэй байсан болов уу гэж ингэж бодож байгаа. Тэр